За та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За манайх хөдөөний айл пэйж ажиллаулдаг гэр бүл байгаа. Тэгээ гэргээ маань сая ерөөхдөө манай гэр бүлийн талаар та танилцуулчлаа. Чундаа ийм гэр бүл байгаа. Намайг Ерөөл Төгшиг гэдэг. Тэгээ Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорж одоо хөдөөний айл болж амьдраад 4 жил болсон байна. Эхний 2 жил нь Төв аймгийн Батсан бүр суманд амьдарсан. Ховд нутгаа зорж ирээд Ховд аймгийн Дөргөн суманд одоо ингээ 2 дахь жилдээ амьдарч байна. За түрүү нэрээ хэлсэн буян тогтох. Гэхдээ ер нь буйна гэж дуудаж байна. За. Сайн уу буйна. За бүгдэнд нь өдрийн мэнд. Энэ том тайзан дээр гарч ирсэн чи өөрөө ирэхгүй бас маш их сандарч байна. Дотор андууд бас л ингээд салгалж штэ. За намайг анд гэдэг 28 настай 2 хүүхдээ аав. Мэргэжил ихлээр 2 хүүхдээ аав гэдэг. За тэгээд ерөнхийдөө бол яг контент креатор болоод стример болоод ерөнхийдөө бол 2 жил болж байгаа. Тэгээд 2 хүүхдийнхаа бас ирээдүйд хамт ажиллах, хамт олон тэр бүх зүйлүүд нь одоо хамт ажиллах гэсэндээ тэр хүмүүс нь маш эрэг байгаасаа, зөв байгаасаа гэдэг үүднээс хамгийн анх ерөнхийдөө бол контент хийж, стрим хийж гэлсэн юм залуу байгаа. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэхүү тайзан дээр гарах боломж олгож урьд санал болгосон нийт хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр намайг Намуун Цэцэг гэдэг. За үрдээ болон уран брендийн үүсгэн байгуулагч байгаа. Тэгээд яагаад бас энэ тайзан дээр суух болсон нүүхүү үлдэхүү гэдэг асуултанд хариулснаар яриагаа эхлэе гэж бодлоо. За манай гэр бүлийн хувьд нүүхүү үлдэхүү гэдэг асуултанд үлдэхэр шийдсэн. Гэхдээ энэ үйлдэлт бол бид хоёр Монголд үлдэхэр шийдсэн байгаа. За тэгээд Монголоосоо бас нүүхүү үлдэхүү гэдэг шийдэл дээр бид хоёр бас хөдөө орон нутгийг зорих нь хамгийн зөв юм байна гэдэг шийдэл дээр тогтсон. Тэгээд судалгаагаа явж байгаа гэсэн үг. Яг жилийн өмнө бид хоёр Монголоос зайлуулдаг постыг Facebook дээр шеэрлээ сууж исэн. Ягаад вэ гэх юм бол манайх дөнгөж 6 байхаа зээлийг аваад байрандаа ороод ингэ байжсэн чинь хил хаагдсан чинь бит хоёр ингээд ямар ч бизнес орлогогүй болсон юм асар хэмжээний зээлэн дуунаал тэгээ өвөлд өгчээсэн болохоор хүүхдүүд танаа түрэл гэдэг ингээд амар бол асуудалтай тулгарч эхлээд за хоёр хүүхдээ аваад ямар ч гэсэн Монголоос явъя гэд шийдсэн байж байгаа бит хоёр энэ намар за эхнээл чинь өөрөөсөө Европ яваад үзье гэд Европ яваад үзсэн тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь асуудал зөвхөн Монгол байдгүй байна гэдгийг боддоор нүдээр харж үзэж байгаа байхгүй би нөгөө нэг Эмилийн Парисыг үзэл Парист очиад амар гоё гэж бодож исэн чинь Парист ингээ хурдны зам нь төгжирсэн заяо. Ингээд төгжирсэн юунд төгжрээд байгаа юм болоо гэсэн чинь бензин колонкоос бензин авах гээд нэг машин 50 евроогоос илүү шатахгүй өгөхгүй тэр хүмүүс ингээ төгжрээд зогсож байгаа байхгүй. Бид нар ч гэсэндээ Монголд яг тийм нөхцөл байдалтай байсан тий. Тэгэл ингээл Германд очиод Герман хамгийн гоё гэж бодож байгаа л очисон чинь яасан бэ гэж хамгийн том ихтлгүүр нь хүртэл шуудаа ингээд түлээ хийгээд өвлийг давах боломжгүй гэдэг засгийн газар нь зарлцсан тэр хүмүүс ингээд түлээ аваад ингээд зогсож байгаа байхгүй тий ингээд тэгэл Ромд очисон ч яасан бэ гэсэн чи эдийн засгийн тэр чигээр уналтанд орсон бүх дэлгүүрүүд нь хаагдсан хомлос буюу нөгөө ингээд газар гэр оронгүй хүмүүс амар их болцсон ч гэдэг юм уу тий ингээд тэгэл хамгийн сүүл бит хоёр Туркэд ирчээл харсан чинь Турк төгжрлээрээ дэлхийд хоёрт ордог Стамбул хотон заяа. Нэг төгжрүүл 3 цаг төгжирдэг гэж байгаа байхгүй. Тэгээ ямар ч зогсоол байхгүй заяа. Тэгэл бит хоёр бодож байгаа байхгүй. Окей. Асуудал бол дэлхийн хааж байд юм байна. Гэхдээ энэ асуудлыг шийдгүй юу гэдгийг шийддэг хүмүүс нь хэмээгэл бид нар юм байна. Тэгэхээр чи бит хоёрын сонголтол нүүх үлдэхүй буюу эх орондоо үлдэхийг сонгох хэрэгтэй. Үлдээд харин орон нутаг руу явах хэрэгтэй байна. Улаанбаатар утаатай болохоос Монгол утаатай биш юм байна. Улаанбаатар төгжрээд байгаа болохоос ш бид нар Монголд төгжрээгүй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд нүүх шийдлийг сонгосон учраас бас энд сууж байна. За тэгээд анд буйна хоёроо нөгөө Төв аймагт амьдардаг байхад нь очиж буйнаатайгаа танилцчихсан. Манайх уран брэндээр эдний гэр бүлийн зургийг шигтгэн номлоор наагаад очиж бэлгэлж ирсэн. Тэгээд яг асуухыг хүссэн асуулт маань юу юм бэ гэвэл одоо нүүх шийдэл дээр тогтцсон ирнэ. Яг үндэ ингээд хүүхдийнхаа боловсрал дээр дөрөв хүртэл ярьжсэн шүү дээ. Боловсрал дээр л ингээд хамгийн их ач холбогдол өгвөл яг хөдөө нүчг юм бол миний хүүхд яах вүлээ. Тэгээ хүүхд маань үнэхээр яг бусдтай ижилхэн боловсрал эзэмшиж чадах уу? Хэлний асуудал нь яах вүлээ гэдэг ингээд аюу олон зүйлүүд тулгарч байна л да. Тэгэхээр танаа гэр бүлийн хувьд яг бүр энийг ингээд зоригтойгоор шийдвэрлээд гаргасантай ингээд хамгийн том тулгамдчихсэн тэрийг ингээд хоёлаа ярилцаад шийдсэн тэр асуудал нь яг юу байсан бэ гэдэг асуултыг асууя. За тэгэхээр
манай хоёр гэр бүлийн хооронд явж байгаа ярилцах дээрээс энд ирсэн зочид төлөөлөгч залуучууд ялангуяа энэ нүүхүү үлдэхүү Монголд хаана амьдрал байд юм бэ гэдэг асуултад хариуг авахыг хүсэж байгаа баг. Тэгэхээр ерөнхийдөө манай улс орны хэмжээнд ер нь амьдралаа бодсон хөдөөнөөс сум руу, сумаас аймгийн төв рүү, тэгээ Улаанбаатар цаашдаа гадаад улс руу зорж гэсэн ийм нүүдлийн хэлбэр байна. Та бүгд дунд ч гэсэн бас инх хийвсэн, тэг хийвсэн гэсэн сонирхож байгаа, төлөвлөж байгаа залуучууд мэдээж ирэх байгаа. Тэгээ манай гэр бүлийн хувьд битээр олж харсан юм бол сая ерөнхийдөө энэ сууж байгаа Монголын бизнес салбарт цаага амжилттай явж байгаа хүмүүсийн яриан дээр нийтлэг нэг юм байгааз. Миний зүгээр анзаарч та нар ч анзаарсан байна. Асуудал ерөөсөө хүний асуудал, хувь хүний асуудал өөрт нь л байгаад. Би бол одоо жишээлбэл нэг юмыг би ингээд өөртөө одоо нэг шифт хийгээд бас бодлоос хойсноор амьдрал тэр чигээр өөр болсон. Юу гэж бодож хэлсэн бэ гэхээр надтай холбоотой бүх асуудлыг эхлэн би өөрөө юм байна. Би бодцохоор гоншгорох гомдох юмгүй болохоор хүн өөрөө их толгоор ажиллаад эхэлдэг. Тэгээ өөрөө бодоод ингээд ажиллаад эхлэхээр хүн болгонд юм хувь заяанд өгөгдлөгч байдаг. Ингээд бодохоор дуртай санагддаг. Бүр хүүхэд байх гэсэн. Энийг барьж явсан хүн аз жаргалтай эрүүл сайхан амьдрал юм байна гэдгийг анзаарсан байна. Тэгээ яг энэ дээр бол гэргийтэй гэдэг санаа нийлдэг. Энийг маань ярихаар зэрэг нөгөө эрүүл амьдрах гэсэн юм сэдв рүү орчт юм байна. Ялангуяа энэ спирит үе, сэтгэл зүй. Энэ дээр битээр ерөнхийдөө нэгдээд ер нь хоёулаа эрүүл амьдралын хөвшилтэй болоод ирэхээр хүн өөрийнхөө дотоод асуудлыг өөрөө шийдээд ирэхээр хаана амьдрах нь хамаагүй. Гол асуудал өөрийнхөө дуртай юм яг тэр хобби юу хийхэд битээр аз жаргалтай тэрийг бариад эхэлдэг. Тэгээд яг хүүхдтэй ч улс ерөнхийдөө түрээсэн баринд амьдрдаг байсан битээр харахаар зэрэг асуудал ерөөс биднэрт өөрсөнд шийдэж болцоод байна. Тэгээд гадаа хэл үзээд усны сэтгэлгээ жоох өөрчлөөд ганц ингээд сошиал дээр байгаа сөрөг мэдээлэл биш тий. Өөрийгөө өргөнөөс сэтгэж заавал энийг даах хэрэгтэй. Бид нар яагаад өөрөө дотроо байгаа юм бод дагаад явж болдгоо бодохоор арай өөр юм бодогддог юм. Тэгээ ер нь хоёулаа байгальд амьдрыг эрүүл амьдарч болох нь өнөөдрийн цагийн Монголын нөхцөлийг аваад үзэх юм бол миний зүгээр харснаар өнөөдөр Монголд бол хүмүүс зүгээр тансаг амьдарч чадахгүй даа бухимдаад байгаа. Ядуу амьдарч байхгүй. Ядуу амьдрах боломжгүй цаг үед бид нар амьдрыг. Гүр энгийнээр томхноор хэлэхдээ биднээс өмнө амьдарч ирсэн дэлхийн хүн төрөлхтний хийхийг бүтээж ингэж явж ирсэн бүх юм бүтцсэн бодиттой болсон цаг үед бид амьдарч байгаа. Тэгэхээр хөдөө амьдрын хотод амьдрахээс аз жаргалтай сайхан амьдрах хөөний хүн болгоны зорилго байна. Хүсэл. Тэгэхээр хамгийн гол асуудал тархинд байгаа юм бараг шорон шиг юм бодлын хязгаарлалт байт юм байна. Энийг эвдэхгүй хүн тэнд байгаа юм зүгэл гадаад явах хэрэгтэй. Биеийн дээрээ шивээс хийх хэрэгтэй. Шоудах хэрэгтэй. Тэр чинь биш юм байна. Миний дотор юу вэ? Тэрийг харчвал хүн хөдөөгөө хаашаа уулын амд очиж амьдч. Тийм үндснээс битээр ерөнхийдөө өөрснийгөө дотоод ирсэн юм байна. Байгаль руу тийм үссэн. Өнөөдрийн хөдөө орнуудыг дэд үсэж өгч. Интернет байгаа. Тэр хотын хүмүүсийн зүгээр өдөр тутамдаа орох төртөө явж байгаа юмнаас өөрөө байх боломжуудаа хараад илүү аз жаргалтай эрүүл амьдрах болцоо. Энэ маань битээр яг үндэ хөдөө орнууд байгаль руу тийм. За сайн нөгөө хүүхдийн боловсрол гэж ярьлаа. Яг нөгөө хотод байхад чинь бид нэр ингэж нөгөө хотод байгаа юмтайгаа харьцуулаад байдаг байхгүй одоо хотод болохоор ч нөгөө нэг ангид хэл чухал те эсвэл гоё одоо хөрөнгө оруулалтаа те сайн сургууль сайн багштай өвчнө гэж бодоод идэгээс биш хөдөө очивол юунд давуу вэ гэдэг нь өөр байхгүй одоо харьцуулах чанар нь өөр хөдөө болохоор сая түрүүн би ярьсан те нөгөө нэг юм цөөхүү хүүхдтэй ачаад байхдаа төгжрөл байхгүй болохоор тэр ээж аавын нөгөө тэр сэтгэл зүйн хувьд ч гэсэн бүр маш хөнгөрдөг тэгээ бүр нэг хөөрхөн жишээ ярихад нөгөө сумын хүмүүс чинь ийм нэг гэр бүл шиг байдаг байхгүй ингээд бүгдээрээ ингээд одоо таяр хэрвээ сумд очих юм бол яг л гэр бүлийн гишүүн шиг тэр сум руу ихэд орох ёстой. Нөгөө нэг юм хүмүүсийн харьцаанч өөр бид нар нэг юм Улаанбаатарт тохоор хаалга хаагаад танихгүй хүнтэй бити ярьгээд хөөхдөд ихтэй шүү дээ. Тэгэхгүй хөдөө ирчгээр чинь хүн болгонтой мэдлэх ёстой. Тэрнээс ихтэй тийм соёл нь өөр гэдэг. Тэгээд бас нэг айгүй хөөрхөн жишээ хуваалцгаад тэр манай ингээд нөгөө хүү маань юу яагаад оройтод тэгээд аав нь аймаг явцсан байсан. Би нөгөө хүүгөө авч чадаагүй байхгүй юу. Яагаад гэхээр манай гэр сумаас 4 км-ийн зайтай. Тэгсэн чинь жоохон bijсэн чинь манай гадаа моцидх дуурахгүй юу. Тэгсэн чинь багш нь нөхөртөөгөө
моцилгэр заяа сүгэдэг сондолц гэрт авч ирээд өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр яаж ийнэ гэхээр нөгөө нэг багш нарын хувьд ч гэсэн тэр хүүхдүүдийг хүүхчгээ үздэг. Ер нь бол нэг юм сурагч гэхээс илүү одоо бид нар чинь ингээд Улаанбаатар таахта багшны илүү ингээд тав засаа тий хүүхдээ илүү ингээд сургаж байгаа тэгдэг бол энэ эсрэгээрээ багш нарын сурагчдын хараас хүүцэлддэг. Яагаад гэхээр суманд нөгөө малчин хүмүүс их байдаг учраас хүүхдээ сургууль өгдөггүй хүмүүсээс байдаг. Цэцэрлэг төгөхгүй бүр. Гэртээ байдаг сонирхолтой хүмүүс байдаг байхад багш нар нөгөө ангийнхаа тоог үүсэхийн тулд бүр тэр сумын нөгөө нуурын эрэгт байгаа айлд очиж хүүхдийг авдаг. Ингээд хүүг хичээлд явуулах ёстой гэдэг. Тэгэхээр эн чинь ингээд нөгөө харьцуулаад үзэхээр яг газар дээр нь очиж харахаар юм их өөр харагдаг. Зүгээр хотоос бид нар харахаараа одоо орлогоо яах вэ гэх бүх юм харанхуй харагдаад идэг. Очоод битэрийн хувьд хамгийн зөв одоо гаргасан шийдвэр нь Батцүмбүрт очиж туршиж үзье гэж анх бодож нүүсэн байхгүй. Батцүмбүр чинь нэг 50 км шүү дээ. 60 км. Тэгэхээр нэг за бүр арга мохордод буцаад хүрээд ирэндээ гэж бодоод муу санаатай нөгөө ойрхон газар руу нүүчихгүй юу. Тэгээд тэрэндээ ингээд асаад болох юм байна. Чи ийм юм боломжуудыг нэг харчингуудаа бүр ингээд ас хов аймаг руу улам бүр давшраад нүгөө явцсан. Тэгэхээр ихтэд нэг тийш туршиж үзүүлэх зүгээр хахад гэж бодчихъя те. Үнэ. Манай одоо нөө буйнагийн хэлсэн нөө бид ингээд боловсрал амир их яриад байгаа гэдэг тий. Боловсролын хямралд орлоо гэж сая хүртэл манай гавь ах маань хэлж байна. Аргагүй шүү дээ. Ээшин шалгалт өгөөд сургуульд орж чадахгүй хүүхэд нь багшийн сургуульд орж байгаа юм чи бид нар тэмдрээс боловсрал нэг хэрэг байхгүй. Багш хүн гэдгийг бид нүү ингээд нэг юм бүний үн цэнэг болцсон. Тийм болохоор ингээд бид нар амар ингээд боловсрал гэж ярьдаг гэрнээ боловсрж байгаа тэр боловсрал заах хүндээ бид нар ерөөс анхаардаг болохоор орхон арга баг. Тэгээд бид хоёрын хамгийн их айдаг зүйлүүд тэр байсан. Тэгээд дараа нь ойлгосон юм бол би хүүхдээ боловсрохт нь биш боловсрал олгох биш боловсралд нь анхаарах хэрэгтэй байна. Сурах орчноор хангах хэрэгтэй байна. Тэрнээс ч одоо бол ингээд одоо сумруу нөө сая би нөө 4 хоног дарханд сурагч өгч өгдөгрөөр сууссан. Би сүүлийн хэдэн жил тийм стрессгүй 4 хоног өнгөрөөсөн нь юу санахгүй байгаа. Гараал бүх юм нь ойрхон хоол идэл уцаад өрөөндөө ороод ямар ч төгжрөл байхгүй. Дарханд амьдарч байгаа хүмүүсийн царай нь ингээд бүгд инээс тэ ингээд Тэгсэж юу ингээд хоттоо ороод ирсэж ингээд бүгд ингээд нэг юм барцаасан хүмүүстэй ингээд ууралцсан. Жоох ингээд эвгүй тоонтой ингээд харьцчих юм бол баг ингээд яачих гэлтэй. Айцтай. Тийм байгаа даа тэгээд бид өөрийн хувьд бол нүүхүү үлдгүү гэдэг дээр сая үлдээ гэсэн. Гэтэ бас дахиад нүү гэсэн. Тэгээд бид маш их хөгжил ярьж байгаа. Хөгжинд бол бид нар нэг хоттой бүгдээрээ амьдраад байх юм байна. Бүгдээрээ тарж иж хамтдаа хөгжих хэрэгтэй юм байна тий. Өдөө орнуудыг гэж яриад бүгдээрээ хамтдаа нүү энд бас ингээд маш олон боломжууд бас байдсан байлээ. Би ингээл дарханд очиод харахад тэнд бүх юм байгаа байхгүй. Кино, театр, саун, за йогийн сургалт бүх юм байна. Хүний амьдрах орчин бүгд тэнд байгаа. Тэгэхэд бид яагаад зөвхөн ингээд нэгэн газараа ингээд шамбааралдаад бөөгнөрөөд байгаа юм те. Тэрэн дээр бас манай залуучууд маань одоо бас арай өөрөөр сэтгэдэг болох байх гэж маш их найдаж байгаа. Тэгээ бид хоёр бол бас одоо ингээд яг ховдод ирээл за хаашаа нүггүй бас ингээд судлаад яваад байгаа. Тэгээд ер нь ойрын хугацаанд бас нүү ихсэн бодолтой төлөвлөгөөтэй байгаа. За би таяроосоо бас асууя нөгөө сая ховдод ирлээ. За дарханд очлоо. Европын оронд очсон чи бас асуудал байна гэж штэ. Тэгээд манай ховдынхаа үзэж байгаа болохоор бас эндээс нөгөө нэг авах гэх ухаанаар хандах байх гэж бодож яг ховдод ирээд ямар сэтгэл төрсөн тэрийг бас бид нэр хуваалцаад сонирхолтой юм уу? Ховдод бас үлдмээр санагдаж байна уу? Тий нөгөө нэг хоёр сэлэнг рүү хамгийн эхлээд нүүе гэдэг шийдэл гараад тий сэлэнгэд байдаг найз руугаа битсэн чи манай зөвхөн эхний 2 жил жоох хэцүү байсан гэж яасан гэсэн чи нөгөө нэг ингээд таньж мэд хүн байхгүйсэн одоо бол бит хоёр ингээд бүх хүн таньдаг болсон болохоор айгу гоё болцсон гэж тэгжсэн. Тэгээ ховд руу иргэсэн ховдод тийм байгаа лээ гэж хамгийн дөрөнд бодож байгаа байхгүй юу. Тэгээд би нөгөө нэг өөрөө Эрдэнэтэд өссөн. Тэнгүүт би энэ тэнхээ аймгийн төвийг очиод айгу энэ аймгийн төв үү гэж бодоод байдаг байхгүй юу. Тэгсэн чинь ховд бол надаа үнэхээр их таалагдлаа. Яг тийм бол бас тодорхой хэмжээнд хөгжил явагдаж байгаа газар байна. Тэгээд нөгөө талаараа бит хоёр Европоор явж байгаад яг түрүү анд хэлсэн шүү дээ. Нэг зүйлийг маш сайн ойлгосон. Хөгжил гэдэг бол бидний харж байгаа шиг шилэн барилга ерөөсөө биш юм байна. Хөгжил гэдэг бол хүн болгоныг тэгш хүртээмжтэй амьдрах нийгмийг бий болгосон тэр орчныг хөгжил гэдэг юм байна. Тариас ингээд ямар ч ядуу хүн голомжинд гараад
цэцэрлэг төрөлнгээр алхах боломжтой байгаа тэр зүйлийг хэлж байгаа юм байна. Тэг ингээд бид ингээд жишээлбэл тэрнэр яагаад амар гомцсон бэ гэсэн чинь River Guard-ийн айгүй гоё тим юу таах цэцэрлэг төрөлн таахгүй. Тэгсэн чинь River Guard-ийн орсон суугчдын группт байдаг аахгүй би. Зараа оруулдаг. Тэгсэн чинь тэнд ингээд иргэдэн гомдол гаргаж байгаа байхгүй өөр амар олон хотхныхоо орж ирээд байна хаалгаа түгжээ чиптэй олгоо гэх тээ тэнгуү тэнд ингээд магадгүй тэнд амьдарч байгаа хүмүүсийн буруу биш л дээ гэхдээ ингээд хин нэгэн юм нөө нэг ялгаатай нийгэмд бид нар амар их амьдраад байгаа байхгүй тэнгуү миний хүсэж байгаа хөгжил бол хүн болгон тэгш амьдрах боломжтой тийм нийгэм бид нар бүтээх хэрэгтэй тэгээд хөдөг зориод байгаа гол зорилго нь бол хөгжил бол хүн байгаа газар явагддаг. Хинч байхгүй газар хаач хөгжихгүй юм байлээ. Тэгэхээр магадгүй миний гаргаж байгаа шийдвэр миний цаг үед миний золиос яж болох ч гэсэндээ миний хүүхдийн ирээдүйд амьдрах сайхан нийгмийг бүтээх тэр тийм золиос байгаа байхгүй. Тэгэхээр бит хоёр магадгүй хүүхдээ аваад явж байгаа тэр орон нутаг магадгүй 10 жилийн дараа хөгжих юм бол тэнд миний хүүхэд хөгжилтэй буюу хүн болгон тэгш амьдрах боломжтой тийм нийгэм амьдрч эхлэх юм байна гэдэг үүднээс залуучуудыг бит хоёр бол жишээлбэл үнэхээр л хөгжлийг хүсэж байгаа бол нүүх хэрэгтэй. Нүүж байгаа газар чинь та нарыг дагаад хөгжил бий болохоос биш та нар Улаанбаатарт байгаадах юм бол өөр хаач хинч хөгжил хийхгүй байхгүй энэ тэнд. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа нүүгээд магадгүй биднээс шаардах нэг 10 жилийн ч юм уу 15 жилийг хамтдаа золиод тэгээд бидний тулаад байгаа шиг стресстэй нийгмийг бидний үр хүүхэд тулахгүй байх тийм цаг үе рүү хамтдаа нүүцгээе л гэж бит хоёр бол уриалмаар санагдчихж байгаа. Тэгээд айгүй олон залуу бит хоёр болохоор нөгөө бизнестэй өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэлтэй. Тэгээд яг бит хоёр бол ингээ үйлдвэрлэлийн асуудлыг миний байдлаар шийдчих юм бол бит хоёр ингээд хөдөө яваад хөт асуудалгүй болж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөө ямар нэгэн бизнесгүй байж байгаа гэдэг ингээ шууд хөдөө явна. Тэгээд бит хоёр ингээ хөдөө явъя гэдэг нь постны дараа айгүйх орж ирж байгаа комент нь хөдөө ажлын байрал муудаа, цалин багартаа ч гэх юм уу тийм юмнууд гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр та хоёрын хувьд жишээлбэл санхүүгийн асуудлаа яг яаж шийдэж гин. Тэгээд түрүүн буйнатор тайзны ард ирчихсэн. Хотод бол орцноос гараад магадгүй хашаанаас гарах юм бол мөнгө урсдаг бол орон нутагт тийм биш ээ. Тэгэхээр дагаад баг зарлагтай, баг орлоготой ч гэсэндээ баг зарлага гардаг учраас гайгүй байдаг гэдэг чинь. Та хоёр яг энэ асуудлыг бас яаж шийдсэнийг аюул олон залуучууд сонсохыг хүсэж байгаа бох. Энэ дээр ямар шийдэл байж болох вэ? Бас залуучуудад сэтэл өгөөч. Тийм үг гэдэг шүү дээ. Чамаа ингээд зориглоод хүсэл мөрөөдлийн дагуу юм хийх гэж байгаа чи хажуунаас чи наад чи болохгүй гэж хүмүүс хэлдэг юм. Тэр хүмүүс чи тэр юм чи хийж үзээгүй хүмүүс учраас тэгээд хэлдэг юм. Тэгэхээр хөдөө нүү ихээр айц үс. Нөгөө комфорт зонд үлдэн шүү дээ. Тархинд бодол. За яах вэ? Сургууль, өрхөө орлого. Яг очиод үзэх хүн өөрөөр харагдав. Битээр яг бодит амьдрал дээрээс харж мэдсэн зүйл үл Улаанбаатарт хүн амьдраад хэдэн жил амьдрцсан нөгөө өрсөлдөөнд явдаг учраас амьдралын чадваргүй гэж хөдөөний хүмүүс илүү өрсөлдөх чадвартай болсон. Тийм учраас нөр холын хүний нүд өөр харна гэдэг шиг хотод амьдарч байгаад хөдөө очисон илүү боломжууд харддаг. Энийг би хийж байгаа. Энийг энтэй холбочвол болох юм байна гэж боломжууд илүү харддаг. Тэр Улаанбаатар хотын өрсөлдөөн чинь тэр утаа мотог нь ярихгүйгээр өөдрөг талаас нь эргээрс нь харах юм бол ихтэй зураг сурцсан биш хүнийг амьдралыг чадварцуулдаг юм байна. Тэгээ тийм чадвартай болсон хөдөө очиж өөрөөр гарна. Тэгээ битээр хийсэн юм юу гэхээр яг хөдөө очиж амьдрахтаа эхний ээлжинд хүн яах ёстой вэ? Тэр хүчлээ биелүүлээ шууд 100% хийх гэж төгс хийх гэдэг юм. Аливаа бидний эргэн тойрны аав ээж энэ нийгэм сошиал ирсэн чинь бидний төгс явахыг шаарддаг. Тэрний оронд яах ёстой вэ гэхээр 10% хийчих юм. Тэгэхэд бол битээр яасан бэ гэхээр би тустай бизнес эрхэлж ирсэн гэргийн маа тустай ээжсэн. Хойлоо яг энэ дээр эрүүл амьдралын чиглэлээр юм хийя. Тийм учраас тус бизнесээ орхисон. Зоригтой шийдвэр басаа. Орхихоос өмнө бид тэр хөдөө амьдрах бэлтгэл хийгээд гэр бүлийн тодорхой хэмжээний нэг хагас жил амьдрах хоримтлог үүсгэсэн. Тэгээ хоримтлолтой очиод батсан бурсан байгаа очиод би өөрөө төрүүлж очиод дэд үтс тэр төмөр зам, хар зам, засмал зам бүгдийг судалж байгаа. Очиод баашин төрөслөг амьдч утсан. Тэгээ буйнагийн яриан дээр дөрөв гарсан. Бүр болохгүй буцаад хот руу нүүдэг. Тэгээ тийм бэлтгэлтэй 10% үзээг очиод хүн яг дотор нь ороод ирэх хүн болох юм байна гэж итгэжтэй. Тэгээд итгээд ирэхэд цаашаа давуу харсан юм юу гэхээр хөдөө орон нутг руу очиж амьдрахаар хүн болгоны асуудаг гэргээ маань хэлдэг шүү дээ. Хоёр асуудал асуудаг. Өрхийн орлого яах юм? Сайд асууч тий. Хоёрт нь болохоор зэрэг хүүхдийн боловсрол. Тэгээ хамгийн сонин санагдсан юм нь юу гэхээр нөгөө газар дээр нь очиж юм өөр харагддаг. Төв аймгийн Батсан бүр сумж адилхан байна. Манай ховдын дөрвөн сумж адилхан. Юу вэ гэхээр дунд сургуулийн ялангуяа бага ангийн багш нар нь орон нутгаа орхиж яваагүй олон жил ажилласан тийм туршлагатай багш нь их байт. Улаанбаатарт очих юм бол баг тэр өндөр төлбөртэй сургууль урилгаар ажиллахаар тийм чадвартай туршлагатай багш нар сумд байна. Тэд нэр яадаг вэ гэхээр туршлагатай. Дээр нөгөө хүүхэд нь анги дүүрэгт нь хэвэн болохоор хүүхдтэй яг тэр багшаас гадна сургууль хүмүүжүүлэгч бүр үүсдэг. Би даалт хийх.
тийм давуу юм байл. Сум нэг. Хоёрдугаарт нь тэр өрхөө ордгийн асуудал гэж ярьж байгаа юм дээр. Яг саяныхаа байдлаар очих юм бол өөрөө бизнес сонирхч бол чадвар боломжууд их харна. Хотод байгаа юм илтгэвтэй болсон байна. Нэгтгэн тийм. Хоёрдугаарт нэг бол одоо сүүлийн үед ярьж байгаа ингээд тэр сошиал төрөө би хэллээ. Битээр чинь бас ингээд бид нар чинь сошиал ажиллаж байгаа энэ дээр анлаанцын дүг нь ямар байна харна ш. Тэгэхээр харахаар бидний цаг үеийн сөрөг юм юу гэхээр бидний аав ээжийн жилийн хугацаанд сонсдог гэсэн ховж сөрөг мэдээллийг бид нэг цагийн дотор авч байгаа сошиал. Тэгэхээр тэндээс нүд чихээ хамгаалах хэрэгтэй. Яг өөрийнхөө хэрэгтэй юмыг авах хэрэгтэй. Одоо энэ дотор тэр болохгүй гадаад нүүяа гэж орилоод байгаа хүмүүс дотор биш. Яг хөдөө очиод амьдарч байгаа юм одоо энэ хоёр залуу шиг те тэдний туршлагыг харсан зүг баг. Тэр нь ч юм илүү хэрэгтэй. Тим аягаар ингэ сонирхоод үзвэл одоо тэр фрилансер гэж байна. Дижитал намаад ямар залууч сонсож байгаа те. Интернет л байршсан хамаагүй та ажил хийж болно, бизнес эрхэж болно тийм зөндөө гарцсан. Сая ихэд битээр 11 сард Улаанбаатарт очиж номын нээлт хийсэн. Яг манай номон дээр ажилласан дизайн дээр хэвлэлтийг хариулсан Бацэр гэж залуу байсан. Тэгээ найзуудаараа Nomadic Spirit гэдэг үжиг авах дуртай зүйлээ хийдэг гэж байна. Тэр залууг яриад байх чинь манай хоёр найз Америкийн компанид ажилладаг гэж байна. Фрилансер хийдэг. Тэгсэн чинь Америкчууд цагийн зөрүүд манайхтай олон цаг 12 цагийн зөрүүтэй учраас Америкийн компаниуд Азаас employee гэж ажиллаж тавих сонирхолтой. Одоо Америк захирал компьютерт ажиллаа өглөө ихтэй очиж удалчихдээ. Монгол өглөө болго энтхийд өглөө ажиллаж ажиллаа гээд явуулаад цомдчихдаг. Ийм рүү орчих. Тэгсэн чинь тэдний хоёр найз нь хоёулаа 7 хоногийн 3 өдөр 3 цаг ажиллав. Тэгээ $2500 зээл. Тийм залуучууд Улаанбаатарт байдаг. Та нарын өдөр ч гэсэн байна. Тэгэхээр одоо яг энэ интернет дээр онлайн дээр суурлаа ялангуяа ковидоос хойш зүгээр төрийн байгууллагууд настай шууд бүрт захин хэрэгтэй сурчлаа. Тэр захин байгаа үед яг энэ онлайн дээр суурилсан бизнес хийж байгаа ажил эрхэлж байгаа хүмүүс. Тэр төвчрээ асууднууд байж байгаа. Байгальтаа гараад тэндээ сайхан ирүүл саруул цэвэр хагаартай байсан. Утаан дотор уцаа ухаж байгаа байгаль уусна. Тийм. Харин ирүүл байгаа. Тэгэхээр юмыг зүгээр миний зүгээр харсан надаас нэг хүн тэгж асуусан. Эхнэр юм яриан дээр бас. Хөдөө уучихгүй нөө таа гэж. Тэгээ би хариулсан. Уутахыг чи хөдөө юм шиг. Хүнээс ихтгэлтэй байд юм бэ. Тэгэхээр боломжийг хэн харддаг вэ гэхэд хөдөө гадаар хотод байгаа юм шиг. Өөрийгөө өөдрөг эерэг болгож байгаа боломж. Тэгэхээр энэ аймгийн төвд өссөн ялангуяа ийм залуучууд бол хотод ч амьдарч чадна, хөдөө суманд очиод амьдарч чадна. Тэгэхээр гой гэгээлэг тийм өөдрөг өөрт хэрэгтэй тийм мэдээлэл яваа. Яг үе чинь сайхан явж байгаа залуучууд туршлагыг. Энэ саяны бизнес эрхэлж байгаа бас яриа бас гарч байгаа юм. Нэг судлах. Ховдод очиж амьдрах уу гэдэг. Тэгээ би нөө яг ховд руу явах өмнө сторис аахгүй. За манайха ховд явлаа гэсэн нэг хүн над руу чатаар орж ирсэн. Ажлын байр байна. Тэгэхээр ямар ч ховдод бол ховдынхныг бол би те холын ховд нутаг олон үндэсний ингээд үлгийн нут ясны те үлгийн нутаг гэдэг. Маш гадныхан бас ээлтэй юм байна да те. Наа гэж танихгүй шүү дээ те. Гэсэн чи ажлын байр байна шүү. Уцсныхаа дугаар үл эсвэл залгаараа. Гой сэтгэл واخгүй те. Оо энэ залуу бас нэг залуу хүрээд ирэх гоё те. Чи бас ажлын байртайгаа шууд хурж ийн гэдэг чинь гоё واخгүй. Ирэхэд шууд ажилтайгаа. Чи бас ингээл нэг асуудал шийдэгдэн те. Өчтөр тэгээд нөгөө нэг ховдын экспо дээр очисон. Тэнд ингээд бас ингээд шууд нээлттэй ажлын байрууд гэл маш олон зүйлүүд байгаа. Тэгээ бас энэ амьдрах боломж болцоо бүх юм нээлттэй байгаа юм байна. Бас залуучууд маань хэрвээ сонирхох юм бол тэгээд бас хурж ирээд газар орон нутгаа үзээд те. Ингээд явуул бас ховд бол бас гоё юм байна. Бас ямар ч хүмүүстэй айгүй ээлтэй юм. Тэ ээлтэй те. Ороод ирсэн хүнийг ямар ч чи хинбэ гэхгүй те. Өө ажил байна нааш. Манай ховдын угаасаа тийм үг гэдэг те. Одоо ховдынхан бад мэднэ. Ховдод ирсэн ер нь өргөн хүүдээ ер нь гаднаас ирсэн хүнд маш ээлтэй нутаг гэж угаасаа тэгж ер нь дээр үеэсээ яригдчихсэн. Тэгээд нөгөө саяны ажлын байр дээр дахиад ярихад нөгөө бид нар өөрсдөө бий бодох хэрэгтэй яг үндэ тэр ажлын байрыг. Яагаад гэвэл бидний нөгөө сая манай нөгөө нааги сая ярьжсэн шүү дээ нөгөө өсөн дэвжих сэтгэлгээ гэдэг шиг энэ тархич нь бид нар хотоос ботхоор ингээд нөгөө яг хотын төвшөнд бодоод байгаа. Хөдөө ирэхээр нөгөө тархич нь өөрөөр ажиллаад өө энэ ч болох юм бэ, нэм ч болох юм бэ нэгэд яг бодоод ирж байгаа байхгүй. Яг тэгэхээр тэрийг нь гол нь нөгөө очиж өөрөө тайр шиг одоо ингээд судаа явах нь хамгийн зөв юу над. Тэгээд миний ханы хувьд ч гэсэн ховд бол миний төрсөн нутаг штэ. Би тэр нөгөө хормоо хийчээд бааз сараар анх удаага ховд руу гэр бүлээр ирж утсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө тэнд нэг 7 хоног аядаад би тэр дөргөн сумдаас очиж үзээд буцаж
бот очоод манай хүн чи ерөөсөө ховд өстой гоё нутаг байна гэд ерөөсөө бараг зүүдлэг нь холгүй байж байгаа маш хурдан шийдвэр гаргасан. Тэгэхээр яалч тэр очиж үзэх нь одоо чухал. Тэгээд манай ховд нутаг бол ер нь тийм их нээлттэйгээр хүлээж авдаг. Анх нүүн гэхэд ерөөсөө бараг бүх сумууд нь бишжсэн. Манаас онд хүрээ тэр тийм ч ажил гаргаад байгаа ингэж болно гэд одоо ч гэсэн ингэ нээлттэйгээр бишдэг. Тэгэхээр залуучуудын хувьд бол өөрсдөө ингэж ямар ч гэсэн яг ирээд үзээрэй л гэж хэлмээр юм би одоо. За баярлалаа. Тэгээд айгүй олон залуучуудыг одоо жишээлбэл миний хувьд ч гэсэндээ тэгж боддог байсан. Нэг амар том алдаа юу байсан бэ гэдгээ очоод Европт ч өөрийн биеэр мэдрээд Монголд амьдрах болоход шийдвэр гаргахад нөлөөлсөн зүйл нь бид нар ингэдэм байл да еврогоор хүн 3500 еврогийн цалин авч байгаа гэх тэгэнгүүт Монгол мөнгө рүүгээ шууд шилжүүлээд тэнд 10 саяын цалин авт юм байна штэ хүн гэж бодоол тэг ингээл тэнд л очивол хүн сайхан амьдрах юм шиг бодоод байсан чинь тэр хүн 3500 евро авч байгаа ч гэсэндээ очоод 2200-аар байр түрээслээд тэг сарын зардлаа даагаад унаа тээвэр гэд ингээд тэр хүн Монголд амьдарч байгаас бараг ялгаа гарахгүй байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бид яг очоод өөрсдөө Европт амьдарч байгаа монголчуудтай уулзаад ингээ явсан чинь окей бид нар Монголд сая 500 сая төгрөгийн цалин авж байгаа. Тэгээд 800 сая төгрөгийн түрээс төлж байгаа үлдснээр амьдралаа дагаад амьдарч байгаа маань бидний хувьд ерөөсөө асуудал биш юм байна. Бид нар энэ асуудлаас зүхтаад хаач холдож чадахгүй байна. Хаач очсон бид нар яг л адилхан түрээсээ төлнө, яг л адилхан амжиргааныхаа зардлыг даа тэ яг л адилхан байд юм байна гэдгийг бүр маш сайн ойлгож авсан. Тийм ч учраас нүх шийдвэрийг гаргаад үлдээд нүх шийдвэрийг гаргасан байгаа. Тэгээд ер нь бол нөгөө ингээд маш олон залуучууд яг Европт явж байхад тэгж асууд юм лээ. Тийшээ явбал ямар вэ? Ийшээ явбал ямар вэ? Тийш очиж гэр бүлээр амьдрал ямар вэ гэл. Тэгэл очиод яг аялж байгаа Монголын ийм гоё байгальтай газар шиг газар Европт бол Швейцар л тийм ээ. Тэгэхээр бусад газар нь яг ингээ хөгжилтэй тогтсон. Бидний монголчуудын зорих газар гадаад гэхээс илүүтэйгээр ийм гоё тогшин байгальтайгаа ийм гоё тийм ингээд байгалийн баялагтайгаа ойрхон байгаа тэнцэнээсээ эрүүл сарвал гоё зүйлээ идэж уугаад ингээ амьдрах нь бол хамгийн зөв шийдлээ гэдэгт бүр ингээ өөрийн нүдээр очиж үзэл бат итгэдэм байлээ. Тэгээд маш олон залуучуудыг бас хөдөө очоорой гэж уриалж бас сэтгэлийн гадыг насааж байгаа та хоёрт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бид хоёроос та хоёрт уулзсан гэнгүүт нь шууд за тгий ховд явъя гэж хамаг ажиллаа орхиод ирсэн. За тийм байгаа. Тэгээд үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Тэр сошиалэр нэг тийм үг өгчсэн. Эхнэр аваг бол баруун нутгаас ав. За хурдан мар аваг бол зүүн аймгаас ав. Шанаг аваг бол төв аймгаас ав гэсэн. Тэгэхээр зүгээр би бол энэ нутгийн хүргэн ирээ харж байхад ховд нутг бол манай тэр энд амьдардаг ховдын аймгийн төвд амьдардаг 10 гаруй гадаад юм. Ер нь битээрээ анзаарснаар бид нэр гадаад руу ошроод идэг. Монголд ирээд яг энэ интернетээр суурилаад амьдарч байгаа. Бараг Монголын аймаг болгон сум болгон гадаад ирээд байдаг болсон. Та нар ч их сонирхоо. Тэгээ манай тэр Хейзел гэж нэг Боб гэдэг та нар залууч мэдэх мэ хилний сургалт явуулдаг их нэр өгөө. Тэр Хейзел ирээдүйд ярьж чаддаг гэж байна. Зэрэг суманд 10 гаруй жил амьдарсан. Ховд бол яг бидний шиг гадны хүмүүс амьдрахад хамгийн тохиромжтой Монголын аймагудаас гэж. Яагаад гэвэл наацх нэг юм тарилгч хүмүүс. Ногоо хэрэглэдэг. Ядаж хэрэглэж байгаа хүнс бүтээгдэхүүн олон төрөл байдаг. Биднэрт айгүй дөхөн болж байгаа. Тэгээ хүн ам нь аймгийн төвөнд их чи хоёр аймгийн төвийн нийлүүлсэн байна. Олон хүнтэй учраас харилцаа холбоо бүх юм байж байна. Тэгээ дид үсэл маш сайн. Сум болгоноор засал болчихсон. Эхэндээ Улаанбаатар жоох юм болоо очих шаардлага. Тэгээд би яг тэрэн дээр нь ингээд цаанаа нээлээд ингээд харж байгаа юм аа. Намайг бас ховд руу явж манай найз хэлчихсэн. Алтаа нутгийн хүмүүс ажилтаа анхаатай байд. Тэгээ харж байхад бол ялангуяа ойр хүмүүс маш өдмөрч. Тэ? Сум болгонд очих чинь дандаа тийм тармил модтой болж. Тэгээд нөө айд дороо гарахад дарын заавал алгыг дээш нь харуулж тархана гэж. Тийм ёс чийг нь айгүй гоё тийм. Юм өгдөг хүмүүс. Амьдрал гэдэг чинь угаас өгөх юм. Өгөөл заал өгöd аваад юм чи аваад итг гэж. Тэгэхээр ховдын яг ингэ харж байхад айхтар харагдаж байгаа. Одоо ингэ гарцсан хоорондоо яриад үйлдвэрлэл маш сайн хөгжиж байна. Та нар бүгд мэдчихэж байна. Аливаа улс орны хөгжил гэдэг чинь ерөөсөө үйлдвэрлэл. Яг энэ үйлдвэрлэл дээр анхаарсан дэд үтсэн ямар гоё болсон. Монголд байхгүй зам биш. Цагаан булганы гомд холбогдсон. Ковидэр зогсож одоо ажиллагаанд орсон. Тэр ховд бол миний харж байгаагаар бол Монгол улсын баруун нийслэл байна. Өөрснөө анзаардаггүй. Тэгээ километрийн тооцоод үзэхээр Улаанбаатараас Бээжин орох, Улаанбаатараас Оросын холбооны эрхүү орох, угшаа Хөхөт орохоос холч. Өвөр Монгол гэж ярьдаг шиг баруун Монгол тусдаа баг энэ баруун нийслэл байна. Тэгээ энийг яг бариад ингээд сайхан хөдөлмөртэй ажиллаж байгаа. Тэгээ сая битээр энэ хөрөнгө оруулалтын юмд харж байгаа хүмүүсийн танилцлаа. Ямар гоё гоё төслүүд хэрэгжиж гэж.
тэр ингээд босоод. Тэр ховд бол үндсэндээ Монгол улсын баруун найс жилийн дараа л мэдтгэр өгч байгаа. Тэр та хоёрыг бас ховд сунгалтын суугаар үлдэж байна. Яа баярлалаа. Тэгэд ер нь бол яа ингээд үнэлт ингээд бодоход бол асуудал байгаа газар ямар нэгэн шийдэл бол заавал байдаг. Бид нар бол тэндээс үргэлж асуудлыг ингээд асуудлаа тойчод байхаа оронд бас шийдлээ олоо тий шийдэлтэй нүүр тулаад бүгжий дэвший арай өөр зүйлийг бас бодох ёстой цаг нь ирсэн болов тий ингээд за одоо ингээд тийшээгээ нүүлээ тэнд нь одоо байр авахгүй за одоо яах вэ гэр аваад гэрт амьдрахаар гадал түлэн тэгэхээр би яах вэ гэдэг энэ бол асуудал байгаа даа. Таны хувьд те хэд хүмүүс ялгаагүй тэгээд байгаад болоод байгаа. Тэгэд энэ бол зүгээр л бидэрт л асуудал байна те. Хит их ингээд одоо аяарчлагдаад байгаа юм уу те. Хит их юм сошиал ертөнцид хит их маск зүүгээд байгаа юм болов. Тэгээд хит сайхан амьдарч байгаа хүн болгонд харуулах гээд байгаа юм уу гэдэг ч юм уу те. Сайхан амьдрал гэж юу юм бэ те. Стрессгүй те гэр бүлтэй. Одоо ингээд жишээлбэл 6 цагт ажилласаа тараад харихсаар байтал 8 цаг болно. Тэгэл ороод хачин ядарсан юмнууд ороод гэр бүлийнхэнтэйгээ харилцаа хүртэл хандлага хүртэл өөрчлөгдөөд эхэлнэ те. Тэгэхэд орон нутаг ч юм уу те ховдод ч юм уу ажилласаа тарлаа 2 минут яваад гэртээ орчихно. 5 минут яваад гэртээ орчихно. Гэр бүлтэй өнгөрөх цаг нь бас ихсэж байгаа. Тэрийг дагаад. Тэгээ гэр бүлийн харилцаач доктортай, ад жаргалтай, хүн болгон инээмсгэлсэн хүн болгон ингээд баясгалантай. Нөө Швейцарыг ад жаргалын хот гээд бид хоёр Швейцарт хостелдоо буучаад намна оройн 8 цаг үе дэлгүүр явлаа гэд. Тэгээ дэлгүүр явчих хурж ирээд дэлгүүр нь хаач. Гэтэ гадаа нь бараа өрөө тавьчихсан бэ. Тэгээ барааг нь аваад мөнгө хаана их юм мэдэхгүй болохоо буцаа өрөөд ирлээ гэж. Тэгэхээр хүний хөгжил яг хаана вэ гэдэг бол бид нар өөрсдөө хөгжих ёстой байна те. Юм болгоныг ингээд асуудал би л ингээд хахад гэсэн хандлагаар хандж болохгүй юм байна те. Өөрсдөө бас асуудалтайгаа нүүр тулъя. Шийдлийг олцгоё. Тэгээд эрэг байцгаая. Ирүүл байцгаая, бас эртэж байцгаая гэж. Цаг дууссан уу те? Оо дуусаагүй юм. За. Чиний жоохон яц халаад нүггүй ба. Сая манаа дэстэ гоё үнэхээр шийдэл нь бол ерөөсөө тэр байгаа. Бид нэр өөрсдөө тагаад байгаа бох тий. Нөгөө төгжрээнд өөрөө ингээ машин бариа явж байгаа хэрнээ энэ яагаад төгжрээд байна гэдэг тэр хүн чинь өөрөө тэр төгжрөдөө хүсэж байгаа нэг одоо эс нь байгаа даа. Яг тэрэндээ адилхан бид нэр өөрсдөө одоо шийдлийг гаргаад залуучууд маань шийдэд ирэх юм бол өдөө орон нутагт хөгжих за бүр өөрсдөө бүр хотодоогоос илүү хэмжээнд амьдрах юм боломж болцоод маш их байгаа шүү. Тэгээ залуучуудыгаа өдөө орон нутаг руу илүү чиглэсэй гэж хүсэж байна. За тэгээд хүн болгоны 50 амар тайван амьдрах эхлэл болсон нүүдэл гэдэг шийдлийг сонгосондоо бид хоёр хязгаарч харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэгээд бид хоёртаас туршлагаа хуваалцаж ярьсан та бүхэндээ баярлалаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар баярлалаа.